Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын шинэ эрүүл мэндийн сайд Америкийг дахин эрүүл болгоё гэсэн ийм кампанит ажил эхлүүлж байгаа юм байна. За энэ кампанит ажлынхаа үеэр Америкчуудын хоолны дэглэмд голлох нөлөө үзүүлдэг голлох хэрэглээг нь бол бий болгож байгаа хэд боловсруулсан хүнснээс татгалзах ийм кампанит ажил өрнүүлэхээр болсон юм байна. За Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн сайдаар шинээр ажиллах болсон Роберт Кеннедигийн хувьд Америкийн нэгдсэн улс тархалт, чихрийн шижин, абдомин зэрэг одоо иймэрхүү архаг өвчин тархах гол буруут нь бол химийн өндөр боловсруулсан химийн найрлагатай ийм бүтээгдэхүүнүүд гэж нэрлэж байгаа юм байна. Тийм учраас бол энэ одоо өндөр боловсруулсан хүнстэй тэмцэхээр шийдсэн байна. За ийм хоол хүнс нь бол хүмүүсийг ялангуяа хүүхдүүдийг хордуулдаг гэж Роберт Кеннеди Сенатын сонсголын үеэр өөрийг нь одоо батлах сонсголын үеэр мэдгдсэн. За тэгээд тэр цаашдаа хоол тэжээлийн нэмэлт тусламжийн хөтөлбөр зэрэг холбооны засгийн газраас хэрэгж байгаа хөтөлбөрүүдэд ийм хоолыг хасахын төлөө ажиллана гэдгээ мэдгдсэн. За энэ зорилгын гол түлхүүр нь хэрэглэгчид хэд боловсруулсан хүнсний талаарх мэдээллүүдийг сайн авдаг байх. За өдөр тутамдаа эдгээр бүтээгдэхүүнүүдэд нь хоолны дэглэмд нь хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар нэлээд сайн ойлголттой болгоход бол гол зорилго нь гэдгээ мэдэгдэж байгаа. За бидний одоо хамгийн өдөр тутамдаа хэрэглэдэг хэд боловсруулсан хүнсний дотор бол өглөөний цайндаа хэрэглэдэг чихэрлэг үр тариа буюу сэрил байгаа. За мөн орой хоолндоо бол хөлдөөсөн пицца, төмсний чипс, хийжүүлсэн ундаа зайрмаг зэрэг нь бол хэд боловсруулсан хүнсэнд тооцогддог юм байна. Америкчуудын хоолны 60 орчим хувийг бол ийм төрлийн бүтээгдэхүүнүүд бүрдүүлдэг. За хүүхэд өсвөр насныхын хувьд бол энэ эдгээр одоо хэд боловсруулсан хүнсний хэмжээ бол түүнээс илүү байдаг гэж үзэж байна. За тэдний идэж байгаа хүнсний зүйлийнх нь 3/2-ыг нь хэд боловсруулсан хүнс эзэж байна гэсэн ийм статистик тооцоо гаргасан байна. За ер нь бол хэд боловсруулсан хүнсийг түлхүү хэрэглэх нь тархалт, чихрийн шинжгээс эхлээд зүрхний өвчин, сэтгэл готрол, за мөн цаашлаад зүнэглөх зэрэг олон төрлийн эрүүл мэндэд хортой ийм өвчин зовлонд хүрэхэд нөлөөлдөг юм байна. Сайн нэг судалгаагаар бол эдгээр хоолыг хэрэглэх нь хэд эрт нас барах одоо эрсдлийг нэмэгдүүлдэг болох тухай бас судалгаанд дурдсан байна. За ер нь бол ихэнх хоолыг боловсруулахдаа янз бүрийн аргыг бол хэрэгэлдэг. За үүндээ хөлдөөх, нунтаглах, эсэглэх, за пастеризет зэрэг олон аргаар бол боловсруулдаг юм байна. За харин 2009 онд бол Бразилийн тархвар судлаач Карлос Монтеро бол хоол хүнсийг шин тэжээлийнхэн агуулмжаар нь биш боловсруулалтын байдлаар нь ангилах схемийг анх удаа санал болгосон юм байна. За үүний дараагаас эхлээд бол хоолыг инхүү ангилдаг. За үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн бодис солилцоо хоолны дэглэмийн талаар ажилладаг судлаач бол энэ дээр үндэслээд 4 шатлыг боловсруулсан юм байна. За 4 шатлын хэмжээрийнх нь дээд хэсэгт нь үйлдвэрлэлийн явц, нэмэлт одоо бодис хэрэгжилж байгаа өнгө амт, хадгалтын бодис зэрэг галтгоонд хийх боломжгүй тийм байдлаар бол хоолыг боловсруулахыг хэд одоо боловсруулсан найрлагатай хоол хүнс гэж үздэг юм байна. За ер нь бол эдгээр хоолуудыг танихад ихээхэн амархан. За ийм төрлийн хоол нь бол ихэвчлэн хямдхан. За дээрэс нь бол татгалзахын аргагүй амттай байдаг учраас бол хүүхэд залуучууд эдгээр хоолыг түлхүү хэрэглэдэг ийм хандлагатай юм байна. За тэгээд дээрэс нь бол мөн зөвхөн боловсруулалтын төвшнгөөр нь тухайн хоол хүнсийг эрүүл босуу үгүй юу гэдгийг тодорхойлдог юм байна. Жишээлх юм бол бүхэл үрийн талах, тараг, дүпүү, за эхийн сүр орлуулах зэрэг нь бол маш сайн боловсруулагдсан ийм бүтээгдэхүүн тооцогддог боловч тэжээллэх чанартай байдгийг бас судлаачид онцолж байна. За хэд боловсруулсан хоол хүнсийг эрүүл мэндтэй одоо холбосон томоохон судалгааг бол хийж байгаа. Тийм учраас энэхүү судалгаанд орсон судлаачид бол засгийн газар болон аж үйлдвэрийн бодлогыг өөрчлөхөд энэхүү одоо судалгаануудыг ашиглах ёстой гэж үзэж байгаа. За тухайлх юм бол энэ судалгаан дээр үндэслээд чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдэд натрийн хязгаарлалт тавих, за ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг хүүхдүүдэд борлуулахыг бол тасн зогсоох зэрэг арга хэмжээг бол төр засгийн зүгээс авах ёстой гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. За Америк зэрэг орнуудад бол хэд боловсруулсан хүнсийг хэрэглэхээс зайлсхийх нь нэлээд хэцүү байдаг. Яагаад вэ гэх юм бол энэ бүтээгдэхүүн их түгээмэл хэрэглээтэй байдаг юм байна. Тэгэхээр аль бүтээгдэхүүнээс нь эхэлж одоо бодлогоо явуулах вэ гэдэг нь бол тодорхойлоход нэлээд хүндрэлтэй. За үүний оронд бол хүмүүст ямар мэдээллүүдийг өгөх ёстой вэ гэхээр хүнсний орц найрлагыг бол сайн уншиж мэддэг байх ёстой гэдэг ийм наазахын мэдээллийг өгөх. За тэгээд хүнсний шошгыг бол шалгаж тэгээд өөрийнх нь одоо хэрэгжилж байгаа хоол хүнс эрүүл мэндийн нөхцөл байдалтай тухайн хүнс нийцэж байгаа эсхийг нь бол мэддэг
байх нь бол хамгийн чухал зүйлээ гэдгийг бол эрдэмтэд зөвлөж байна. За тийм учраас бол ер нь бол хоол идэх гэдэг нь бол хоолноосоо таашаал авч идэх хэрэгтэй байдаг. За тийм учраас бол альва хоол хүнсийг хэрэглэхдээ өөрийгөө одоо буруутгах гэхээсээ илүү аль нь одоо илүү хэрэгтэй вэ гэдгийг нь бол онцолж харах нь чухал байдаг. За зарим одоо хэрэглэгчийн хувьд бол төдийдл нь өдөр болгон одоо хоолыг эхнээс нь ахуулаад дуустал нь өөрөө боловсруулж хийх боломжгүй байдаг учраас бэлэн одоо бэлтгэсэн ийм хоол хүнсийг хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдал цаг хугацааны хувьд ч гэсэн мөнгө санхүүгийн хувьд тийм нөхцөл байдал тулгардаг учраас өөрсдөө энэ талаар мэдээлэл сайтай байх нь бол хамгийн гол сэргийлэх арга хэмжээ гэж үзэж байгаа юм байна. Win over customers with their message that meat alternatives are easy